Орхон аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 119 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвартай 3548 иргэн гэрийн эмчилгээнд болон эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байна. Эмнэлэгт хэвтэн эмчилүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг авч үзвэл 21 иргэн хөнгөн, 436 иргэн хүндөвтөр, 34 иргэн хүнд, нэн хүнд, 3 иргэн байна. Орхон аймгийн тусгаарлах эмнэлгүүд болон гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийн 798 нь хүүхэд байгаа юм. Энэ нь Орхон аймгийн нийт хүн амын 0.76%-ийг эзэлж байгаамаа. Орхон аймагт сүүлийн 14 хоногийн хугацаанд коронавируст халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байна. Коронавируст халдварын шинэ омикрон хувилбар шинж тэмдгээр илэрч байгааг эрүүл мэндийн байгууллагаас хэлж байна. Омикрон хувилбараас хамгаалах үр дүнтэй арга бол вакцин гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Ийм дэргэн та өөрийгөө болон бусдын эрүүл мэндийг хамгаалж дархлаажуулалтын нэмэлт 3-4 тундаа идэвхтэй амрагдаарай.